Хүссэн үзгийн тгийн тухай өнөөдрийн хичээлээ. За хичээлийн зорилго бол хүссэн үзгийн тгийн онцлогийг таньж унших. За яг та бүхний мэдэж байгаагаар хүссэн үзэг гэж юу вэ гэдэг зүйлээ бодоод үзээрэй. За тэгээд энэ зургнаас бас таамаглаж бодож хэрэгцүүлэхийг хүсье. За хүссэн үзэг гэдэг бол улсаар хийсэн бичгийн хэрэгсэл. Улсыг нэг талыг нь хавтгаар нөгөө талыг нь харандааны зөв шиг үзүүлж бичдэг. За ийм бичгийн хэрэгсэл байх нэ. За хүс гэдэг бол өөрөө бас модлог юм ургамал. Тэгэхээр тэр модлог ургамлаар монголчууд бол эртээрээс үзэг хийж бичиж бичгийн хэрэгсэл болгож ирсэн юм төвхтэй маа. За тэгэхээр улсыг бас хэрхэн яаж хийсэн байгааг та бүхний зургнаас харж байна. За тэгээд үнсэн самбар дээр бичдэг байсан байна. За үнсэн самбарыг тийш харуулд нь зассан модоор хийж гадруу хөв тослож аргалын юм уу ясны үнсээр өнгөл бичих бэлэн болгосон ийм бас нэгэн төрлийн бичгийн хэрэгсэл. За энэ самбар дээр бол зүрсэн хус модоор бичдэг байсан. За бичсэн бичгээ дахин үнсээр арчид өсгөх найруулж дахин шинээр бичих бэлэн болдог. За энэхүү үнсэн самбар бол үнсэн самбар хүссэн үзгийг анх бичиг үсэг сурч буй хүүхдүүдэд бичиг заахад хэрэглэж байсан бөгөөд нэгээс эхлэн хідэн хуудастайгаар мөн авч явах тохиромжтойгоор том жижиг янз бүрээр хийдэг байсны боломжтой юм аа. За хүссэн үзгээр бичихтэй энэ гэгийг үлгчийн нэмнэх бол туслыг тавихгүй. За модон барын бичвэр дээр бас тавхад энэ сонсон. За тэгвэл энэ модон барын бичвэр дээр бас энэ гэвсгийн өмнөх туслыг тавьдаггүйтэй адилхан хүссэн үзгийн тэг дээр бас энэ гэгийг үлгчийн өмнөх туслыг тавьж бичдэггүй байжээ. За жишээлбэл эдгээр үгнүүдийг та бүхэн хараараа. Ялгуулсан, болгож, хоосны, тэгээд олон тооны нөгөөд гэдэг зүйл байна. За сууж гэдэг үгийг, чанар гэдэг үгийг хэрхэн бичсэн бэ? За ингээд улаанаар тэмдэглэсэн үгсийг бас сайтар ажиглаж уншаад үзээрэй. За менти ялгалын нөхцөлийг өмнөх хүүхдээ нь бол хамт бичсэн тохиолдол илбэг байдаг. За бар бэр гэсэн нөхцөлийг тухайн хүүхдээ нь бол хамт бичсэн байгааг эндээс харж болно. За тоогоор гэдэг үгийг за өөрөөр хэлбэл нөгөө гэвсгийн маань туслыг бичээгүй. За бар бэр гэдэг ар эрийн дөрвөн нөхцөлийг тухайн залгаж бичсэн байна. За яагаар хэлээр за үгийн ядах дурсан эсгийг үлгч эсгийг бол охор сүйлээс бичдэг ийм онцлогтой. Үнийг бол үгийн ядах дурсан энэ эсгтэй хандуурах тохиолдол гарахгүй. За өөрөөр хэлбэл эдгээр үсгнүүд маань бүгд сүүлнээр бичигдэх тийм ээ. Тэгвэл энэ үсгийг бол эдгээр үсгээс нь ялгах бичих охор сүйлээр бичсэн байгаа. За тэгэхээр энэ бол энэс бол андуурах тохиолдол гарахгүй гэж ойлгож байна. За өвс гэдэг үг байна, төгс гэдэг үг байна, харцас гэдэг үг байна. За улс гэдэг үгийг за ингэж тэмдэглэж бичсэн байх нэ. За өмнө дараач нэг онцлог бол үг тасалж бичихтэй мөрөө надах тохиож үсгийг үгийн надах дурсан хэлбэрээр нь харин шинэ мөрнөөс эхэлж байгаа тэр хэсгийг бол эхний үсгийг нь үгийнхээ дурсан хэлбэрээр нь бичдэг юм. Онцлогтой байсан байна. За энэ донд ялгуулсан гэдэг үгийг бол за ял гэдгийг нь үгийн надагт бичсэн хэлбэр байна. За дахин анзаараарай. За гуусан гэдгийг нь үгийнхээ дурдаг гэвсгээр яасан баг бичиж ихсэн байна. За ийм онцлогуд бас байсан. За бүгдэд гэдэг үгэнд бол бүгд гэдгийг үгийг бичээд за д гэдгийг нь үлээж тусна бичсэн байна. За үгийн ядах дурсан б-ийг үлэгч уугар хэлбэрээр нь бичих тохиолдно. За өөрөөр хэлбэл үгийн надагт ном мохотос бус гидэс орхиц гэсэн хэлбэрээр нь бичдэг. За энэ бол дармал бичгийн хэлбэрт бол хийхэд тохиолддог. За энэ бол уугар хэлбэр гэж хэлж болно.
энэ минут цаадгүрэн тв гэсэн үг байна тийм ээ. Үгээ хадгалж байгаа би үсэг тв гэдэг үгийг яажсан байна. Замбуу тв гэдгийг одоо яажсан байна гэсэн анзаараарай. За монголчуудын томог тэмдгийн уламжлалын тухай бид бас энэ хичээлээр бас уншиж тэмдэглэх хэрэгтэй. За энийг бол дараах удаа хийхээр уншиж нас тэмдэглэхээр. За усан эзгийн бичвэрийг уншихдаа анхаарах одоо зүйлөө. За саяны онцлогуудыг бас анхаарч уншина. Энгийг игүүлэгч өмнөх туслагчгүй ялгалын нөхцөлийг өмнөх хөвгтэй хамт ичнэ. Үгээ хадгалсан эсгийг игүүлэгчийн ухар сүлрээ чинь үх тасалж бичгтээ мөрийн надад тохиож бүсгийг үгийн надад дурсан хэлбэрээр нь харин шим өрнөөс эхэлж байгааг нь эхний эсгийг үгийн ихэнд дурсан хэлбэрээр нь бичдэг. Ийм одоо онцлогуудтай байна. За ингээд та бүхэн би дагаад би даалтаар өссөн даалгаврууд бас уншаад тэмдэглэл хийгээрэй.